Манай улсын хувьд бол вакциныг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн шугамар бол дамжуулж авдаг. За жилдээ бол өнгөрсөн жилд бол жишээ нь 17.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан. За тэгэхээр энэ яг вакцины худалдаа авалт яаж явдаг вэ гэхээр одоо улс захиалга өгөөд нүүбийн хүүхдийн сан дэлхийн хэмжээнд одоо бүх улс орнуудын вакцины худалдаа авалтуудын захиалгуудыг нийлүүлж агаад нэгдсэн маягаар одоо захиалгын хийгээд одоо худалдаа авалтыг хийгээд нийлүүлж өгдөг. Тэгэхээр одоо нүүбийн хүүхдийн сан бол Копенгаген хотод бол төвтэй. За тэндээ бол одоо олон улсад тавигдж байгаа вакцины лаборатори хяналт маш олон шатны хяналтыг хийж агаад тухайн улс орнууд руу одоо вакцины нийлүүлдэг. Тэгэхээр вакцин дээр бол хувийн одоо компани орж ирдэг ч юм уу тендерээр авдаг зүйл байхгүй. Дандаа олон улсын байгууллагын шугамар нэгдсэн худалдаа авалт хийдэг. За манай орны хувьд бол Америкийн Мерк үйлдвэр за мөн одоо Мерк үйлдвэрээс бол хүний папиллома вирусын вакцин за пневмококкийн вакциныг бол Pfizer одоо компанийнхыг за бусад хүүхдийн тавлалт вакцинууд бол Энэтхэгийн Серум институтын вакциныг авдаг. Тэгэхээр Серум институт бол дэлхийн хэмжээнд бол вакцин нийлүүлдэг хамгийн том корпорац нэг дэлхийн 170 орнд вакцина нийлүүлдэг. За дэлхийн хүн амын бараг 65%-ийг бол ганц энэ үйлдвэрлэгч хангадаг гэж үздэг. За сая ковидын одоо цар тахлын үед ч гэсэн одоо Серум институт бол дэлхийн хэмжээнд маш олон вакциныг Английн AstraZeneca үйлдвэртэй хамтарч хийсэн. Тэгэхээр энэ бол одоо дэлхийн бүх орнуудад вакцина нийлүүлдэг хамгийн өндөр одоо хяналтанд ор вакцина үйлдвэрлэдэг ийм газраас манайх авдаг. Тийм учраас вакцины чанар аюулгүй байдалд бол эргэлзэх зүйл байхгүй. Яагаад гэвэл энэ бол олон улсын шугамар маш олон үе шатны хяналтыг давсны дараа бол манай улсад нийлүүлэгдэж байгаа. За тэгээ нийлүүлэгдэх явцад бас тээвэрлэлтийн явцад ч гэсэн маш өндөр хяналттай одоо тухайн вакцин тээвэрлэхийн тулд жишээ нь зарим нь 2-8 градус, зарим нь хөлдүүгээрээ ирэх ёстой. Энэ бүх температурын гормууд бол тээвэрлэлтийн явцанд алдагдж гинүү үгүй юу гэдгийг бүр 24 цагийн хяналттайгаар бол тээвэрлэлтийн явцад авчирч манай вакцины агуулгад авчирч өгдөг. За вакцины агуулга маань ч гэсэн тэр вакцинуудаа маш өндөр хяналтны доор одоо хянаж явж идэг.